За замаа өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 10 Монгол улсын их хурлын сонгуулийн сурчлагын хугацаа эхэлж байгаа. Манай гол нэг үндсэн штабын төмөр замын арк таашаар байрны дунд 20 дугаар сургуулийн ажил байрлаж байна. Одоо бид нар өглөөнийхөө нээлт рүү хамтдаа явцгаана. За баярлалаа. Дэмжиж байгаа шүү. За баярлалаа. Сонгуулиар өштэй маш их том мөнгөний сонгуул болдог. Бүх хүн гээд ухаалт чинь тэр авахаар үрдэггүй. Айгу хэцүү асуудал байдаг. Гэхдээ бид нар нэгдүгээрт сайн дурын дэмжигчдэрээ тулгуурлаж, хоёрдугаарт нь хөлсөөр ухаалагч ажиллаж байгаа хүмүүс ч гэсэндээ 50% хүсэж байгаа учраас тийм л хүмүүсийг сонгож авч байгаа. Тэгээд айгу гой залуучууд байгаа. Өчигдөр энэ хорооны хоёр тэтгэврийн хөгшин ирээд амжилт төсөөд тэтгэврээсээ бага хэмжээний зардал сонгуул танилцуулаад явсан. Тэгээд маш их баярлалаа. Тэр иймэрхүү хүмүүсийн сэтгэлийн дэмээр бид нар том мөнгөний эсрэг иргэний оролцоонд тулгуурласан сонгуулийн хувьсгал хийж үзүүлэн заяа. Манан сарж наран гисэн өдөр байна. Энэ самбар байна. Мөнгөн шүүдэртэн би өрөөр дээдгүй. Насан багийн гэрд мөрөдлийн дөөмэ. Баярлалаа. Намайг дуудсан алсын чимээ юу. Зүрх алсын оргол минь зогсох ёсгүй итгэл минь сонсож далайг зүрх булаг минь өдрөх холын замдан өнөөдөр л гарч чадна. Намайг дуудсан гэрдэрээдүй асуусан. Баярлалаа. Юу алсын чимээ баярлалаа. За. Таяа. Хайрсан. За, Настер ирвэн. Янзтай. Настер. За. За одоо шууд тэр тайзан дээр суугаад шүү та яадаг. За, энэ жил ингээд 126 нэр дэвшигчтэй хүн домбод орон даяар одоо бүрэн битүү нэр дэвшүүлж байгаа. Тэгээд маш олон мэрэгчлүүд байгаа. 3-1 нь ойролцоогоор инженер, мэдээллийн технологи, 3-1 нь болохоор бизнес, эдийн засгийн чиглэлийн санхүүгийн, 3-1 нь бусад багш, эмч, тэгээ бусад чиглэлийн хүмүүс байгаа. Тэгэхээр цаг үеийн нарийн төвөгтэй учраас нарийн мэрэгжлийн ажлын дуршлагатай хүмүүс шийдвэр гаргахад, хууль тогтооход оролцсноо. Тэгэхээр өнөөдөр сонгуулийн кампанид ажил их үе эхэлж байна. Манай Баянгол дүүргийн сонгогчид зол жаргал инженерийг олон жил харж таньдаг, мэддэг болсон. Мөн Монгол Улсын их сургуулийн багш их туулыг маань эдийн засгийн чиглэлээр кластер бизнесийн орчин ярьдаг болохоор мэддэг болсон байхаа. Тэгээ манай энэ 3 хүнийг маш сайхан дэмжиж өгөөрэй. Түүнчлэн саналын уудсын 2 дугаар хэсэг бол нам дуулах ийм сонгуул байгаа. Тэгэхээр хүн намаа дэмжээрэй. Бүгдээрээ одоо энэ нэг сайхан их орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе, хамтдаа урагшлая, хүн намаа сонгоорой гэж уриалж байна. Сонгуулийн хүндэтгэн өрж байна. За баярлалаа. Муухай дуглаа. За. Зогсож. Хэдэн жилийн өмнө энэ Европын хотод Төв Азийн хотуудын ногоон хөгжлийн төсөл дээр техникийн зөвлөх хийж явах удаа төгжрөл, бохирдол, сэтгэлээр унмаар, гутмаар тийм дүнг харагдаж байсан. Тэгэхдээ нягтрал нийтэрсэн газар шинээр орон сууж барихыг хуулиар хориглоно гэж бид нар ярьсан. Хүн намаас улсын хурлд орсон гишүүн дор чамдаар дамжуулж оруулаад нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бид нар тусгуулж чадсан. Парк аврыг гэдэг хөдөлгөөнийг хүн ном эхлүүлээд шийдвэр гаргуулсан. Одоо удахгүй бид нар ногоон паркаараа алхнаа. Улаанбаатар хотын дундуур нэвчилж явсан гой голуудтай хогийн жалга болгоцсон. Тэрийг байгалийн төрхөөр нь тогтцуулна гэдгийг нийслэлийн 5 жилийн үндсэн төлөвлөгөөд хүн намын төлөөлөгчдөөр дамжуулан бид нар санаачлаад батлуулж чадсан. Энэ талбай дээр барьжсэн муухай удаан тоос шиг юмыг хүмүүс өөрчилж иргэд шаардвал болдгийн жишээ. Одоо бид улам одуулаа улсын хурлаа орно. Улам том өөрчлөлтүүдийг хийн.
мэрэгчлэнүүд орон даяар нэр дэвшиж байгаа. Баянгол дүүрэгт инженер Жаргал сайхны зод жаргал миний бие эдийн засагч Шарав Дэмбэрлийн инх дуул эдийн засагч Төмөр ухны зодбод шилдэг боловсон хүчнүүд төр барилсан. Та бүхэн дэмжээрэй. Баярлалаа. Одоо цаг нь болсон өөрчлөн. Сайн байцгаана уу Баянголчуудаа. Өнөөдөр Улсын их хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлт амжилттай болж байна. Баянгол дүүрэг маань нийслэлийн 9 дүүргийн нэг бизнес дүүрэг гэж ярьдаг 34 хороотой 162 мянган сонгогчтой. Тэгээ өнгөрсөн одоо 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд бол одоо хүн намаас нэр дэвшигч Их Хотыг Баянголчууд маань 32% нь дэмжсэн. За энэ нь болохоор өөрөө улсын хэмжээнд 2 дугаар одоо үзүүлэлтийг 2 дугаар өндөр дээд үзүүлэлтийг үзүүлсэн байж байгаа. За мөн 20 оны улсын их хурлын сонгуульд хүн намаас 3 хүн дэвшсэн. Энэ хүмүүс маань хамгийн өндөр санд авсан зол жаргал инженер маань 15,700 хүний санд авсан амжилтыг үзүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Баянголчууд маань ахин энэ сандаа илүү чанаржуулж, илүү баталгаажуулж одоо улсын их хурлыг мэтгэлцээний бодлогын мэтгэлцээний талбарыг илүү солонгоруулж хяналтын мөн хариуцлагын тогтолцоог чангах зорилгоор хүн намын мэргэжнүүдийг улсын их хурл төлөөлөлөө болгож сонгож өгөөрэй гэж Баянголчуудаас хүсэж байна. Нэр дэвшиж байгаа үнэлгээг авлаа. Төрийн дамгтаа албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд 17-28-нд саналаа өгнө. 26-нд бид нар сурталчилгаагаа дуусгана. 27-нд амарна. За ингээ 26 өдөр болгон бид нартай хамт байгаараа бид нар өдөр болгон болж байгаа үйл явдлаа бичээд оройд жижигхэн влог хийгээд тэгээд та бүхэндээ хүргэх болно. Маш сонирхолтой, заримдаа инээдтэй, заримдаа уур хүрмээр адал явдал зөндөө болдог шүү. Дөнгөж сая энэ нөгөө автобусын дээр стикер наахаар ярьж ирсэн. Шугамын автобусын дээр тэгсэн чинь компанийн захирал нь Монгол Ардын намтай ажиллаж байгаа. Өөр хүмүүстэй гэрээ байгуулж болохгүй гэж хэлээд миний явсан гэрээг буцаацсан байна. Иймэрхүү бол зөндөө л гарна. Уурлаа даах зэрэг алга бид нар өөр аргаар хажуугаар нь орно.